John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Cohen Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Зохиолч Цогтбаатрын Ууган баяр эвдэрхий цаг. Та яг одоо Ганагийн сүгттэй хамт байна. Ерөөл. Ерөөл унтлагынхаа өрөөнд Нямбайлан зассан орон дээрээс сууна. Тэрээр элдв чимэн тансаг гэхээр харж чимгэлсэн дэйхэн үеийн гимээр хэв загвартай ханын цаг руу ширтсээр. Сар гаруухны өмнө гадаадын орноос нутагт ирээд худалдаж авсан хуучны 4 өрөө орон сууцсандаа тэрээр одоохондоо ганцаараа байгаа. Уг нь харийн нутагт хоцорсон эхнэр хүүхэд нь өдийд ирчихсэн байх ёстой ч зарим шалтгааны улмаас хойшилсон. Цагийн зөв ураг шахиж шөнийн 2 цагийг заалаа. Ерөөл анха давхар биетэй эхнэртэйгээ харин орныг зорьсон тэр үеэс хойш идүгэ 10 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэрээр олдсон ажлаа гол шилэлгүй хийсээр нэг их биш ч гэсэн бас ч чамлахааргүй хэдэн төгрөг хураагаа дамжсан. Гадаадын оронд гадны соёлд овоо нэвчээд дасахын зорж байсан тэрээр нэг л өрөө нутаг уцаар шийдсэн. Улсын адам дөхөж уртын дуугаа сонсоод сэтгэл нь үйлдсэн ерөөл эхнэр хүүхдийн ажил хичээлийг ч зэгцэрхийг хүлээлгүй. Ингээд төрүүлээд ганцаараач хамаагүй ирсэндээ одоохондоо жаахан харамсах янз ороод буй. Уг нь эхнэр хүүхдээ эрэхтэн орон гэрээ төвхнүүлчгээд аятай төгтөө байх гэж яарсан түнд энэ байр ямандаа ойрхон үнэн ч гэсэн боломжийн хямд санагдаад нэг их ухаж судлаад байлгүйгээр худалдаж авсан. 9 давхар орон сууцны хамгийн дээд давхарт. Гэтэл одоо тэрээр сонголтоо зөв хийсэн эсэхтэй эргэлзэж эхэлжээ. Учир нь яг одоо өөрийнх нь ширтээд буй энэ цаг шүн дундын энэ мөчийг заахад ямар нэг юм болдог. Тийм ээ, ямар нэгэн юм. Энэ цаг энэ байрыг худалдаж авахд яг л эндээ ингээд үлгөөтэй байсан. Цаг нилээд эртнийх гэхэд бас ч гэж цаг минутаас гадна давхар он сар өдрийг элтгэн харуулдаг нэмэлт цаг хэрэгтэй. Энэ цаг ерөөлд их л ашигтай хэрэгтэй мэт санагддаг. Ялангуяа өвөрмөц сонин содон хийц маяг нь дахин давтагдашгүй гэмээр. Ерөөл байр үзэж яваад анхын цагийг харж хаад өөрийн ирэхгүй шохорхож хідэн хурам таг ширтэн зогссонсон. Тэгээд энэ байрыг сонгуул цагийг үлдээж болно гэсэн байр зарж хүний үгийг их л таашаангүй сонссон. Энэ цаг л ерөөлийг энэ байрыг худалдаж авахд чамгүй нөлөөлснийг ерөө үсгэх аргагүй. Шинэ байрандаа орж төвхнөөд уг нь удаагүй байгаа ч ерөөлд энэ цаг их дотон санагдах болжээ. Бас удахгүй араас нэрх их нэртэн ч гэсэн таалагдах болно гэсэн бодол манерийн толгойд эргэлдэнэ. Ягаад ч махин дахин хараад л баймаар тансаг хийцтэй ховрхон идажээ. Байранд орсон ихний хэдэн өдрүүдэд бүх юм гоё сайхан санаа зовох зүйл юучгүй ажин түжин байв. Гэвч дараа нь ерөөл өөр нэг зүйлд ирэхгүй анхаарал хандуулах боллоо. Худалдаж авсан байрандаа төвхнөөд 7 хоног өнгөрвөөгүй юу? Шүн дундын үед галын өрөөнд нь аяг хагарчдаг болов. Эхэндээ зүгээр л ширээний ирмэг хавцаа тавьсан аяг салхин дун чагарсан байх хэмээн өөртөө тайлбарлаж байсан ч удалгүй тийм биш болохыг нь ойлгосон. Зүгээр нэг тохиолдол гэхэд хэдэн удаа давтагдсан. Хэдийгээр дээрх явдал шүн бүр болоод байдаггүй ч өнгөрсөн шөнийн хувьд бүр хэрээс хэтэрсэн гэхэд болно. Ерөөл өчигдөр унтахынхаа өмнө бүр зориудаар гэртээ байгаа хамгал аяг тавга шүүгэндээ хурааж ширээн дээр ээлзадгаа юу ч үлдээгээгүй. Гэтэл шүн дундын үед өнөөхөл янзаараа тарн ярхийг чимээ гарч ерөөлийг нойрноос нь цочоон сэрээсэн. Тэрээр нүдээ нухалсаар галынхаа өрөөнд явж ороод унтраалгыг дараад харсан. Галын өрөөндөө ханын шүүгээ нээлттэй байх бөгөөд тэнд байсан хэдэн тавг бас их нэртэй таалагдах байхаа гэж бодоод худалдаж явсан чихрийн тавг нь шалан дээр төмөн хэсэг болчход хэвдэж байсан. Хэргийн эзэн гэхээр этгээд гэрт нь байгаагүй. Ерөөл яхаа шийдэж чадахгүй гайхсаар зогсож байснаа эцэстээ шалан дээрх шаазангийн хилтэрхүүнүүдийг түүж хэлсэн.
Өмнөх өдрүүдэд нь аяг хагарсан явдлуудыг бүр их сүудтэй зүйлээ гэж тооцож байгаагүй ч өнгөрсөн шөнийн явдлын дараа юу болоод байгаа тухай жинхнээсээ бодож үзсэн бас өөрийн эрэхгүй жиргсэн. Энэ тухай ямар хүнд хандаж юр яах ёстойгоо мэдэхгүй байсаар ингээд өнөөдрийн шөнтөө золгож байна. Энэ шөнө ерөөл унтахгүй байхаар шийдсэн. Гэрт нь ер нь юу болоод байдгийг шөн дундын үед жохом ямар шалтгаанаар шаазан эдлэлүүд нь бот усрын хагардгийн шалтгааны тэрээр олохыг хүсч байлаа. Хэн нэгэн хүнд болсон явдлаа хэлж гэртээ авчран хамт оногдохой бодсон ч гадаадад олон жил болоод толгойдоо юмтай болчихжээ гэж хүмүүс хэлэхүй гэхээс санаан зовж ямартай чин шөнөг урдын эдэл ганцаар өнгөрөхөр шийдэжээ. Ханан дөлгөөтэй цагийн зов ураг шагсаар нэг л мэдхнээ өнөөх түгшин хүлээж байсан шөн дундын мөч тулан ирлээ. Яг одоо л өнөөх өмнөх шөнүүдийн шиг нэг тийм хачин жигтэй үйл явдал болно гэсэн зүнсэвэн сэтгэлд нь лугшина. Ерөөл галын өрөөнийхөө зөв жиг тавин хүлээх хэдиж тэнд төсөөлж байсан шиг аяг тавг хагарсангүй. Хэсэг зур хүлээгээд ч мэдэгдэхгүй зөөрчлөлт гарсангүй. Уг нь яг өдийдэл тар няр хийгээд явчихдаг. Ерөөл өндийлөө. Ямар тач галын өрөөнд орё гэсэн бодол тээсэн тэрээр өөртөө итгэл муутайхан хэд алхлаа. Тэгснээ унтлагынхаа өрөөний босгон дээр очиод зүг тусав. Өнөөх шөн болохоор аяг тавгийг нь хагалж бутлаад байдаг үл мэдэгдэх хитгээд гэрэл нь унтраалттай галын өрөөнд өөрийг нь чимээгүйхэн хүлээгээд байгаа ч юм билүү. Хөргөгчний цаана байдаг харанхуй хэсэгт нуугтаад өөрийг нь барьжуулах аятай мөчийг хүлээж байгаа. Зэвхий зэгэл царай гүн ангал шиг харнууд цэв хүйтэн эрэстэй эмхүйсэн амтан. Ерөөл өөрийнхөө утгагүй бодлыг хүчээр үлдэн хөөлөө. 40 нас хүрч байгаа эр хүн иймэрхүү бодлоо дэвэргэж өөрийгөө айлгаж байх нь яавч утгагүй хэмээн өөртөө хэлв. Тэрээр нэг уртаа гэгч амьсгаа аваад галынхаа өрөөнд өөртөө итгэл тэгээр явж орлоо. Унтраалга дарж гэрэл асаалаа. Өнөөх хөргөгчний цаад мухрын хоосон цайг ч очиж шалгав. Хэн чалга. Ерөөл өөрийн ирэхгүй мушээла. Өөр ямар байна гэж ийм л байх ёстой хэмээн өөртөө хэлээд хөргөгчнөөс ундаа авах санаатай гараасан гутал хойхон талд нь хаалгыг нь тогших ая дуухан чимээ дуулдлаа. Ая дуу зөөлөн чимээ ийм эвгүй ёрын сонсогдсон тохиолдол урд өмнө байгаагүй. Ерөөл өөрийн ирэхгүй цог тусав. Саяхан л ямар ч удахгүй мэд санагдаж байсан айдсын мэдрэмж нь хэд дахин нэмэгдээд хамаг биеэр нь хуйлран эргэлдгэн тэр. Шөн төлөөр яг энэ цаг мөчид ямар гэж итгэд ирэхээр хаалгыг хийм аядуухай ийлдэг тогшдог үлээ гэсэн бодол өөрийн ирэхгүй урган гарч ирлээ. Яахаа мэдэхгүй гайхасгийн зөксөж байтал хаалга тогших чимээ дахин сонсогдлоо. Ингээд эзэстэй ерөөлд үүдэнд нь хэн ирснийг очиж харахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэрээр хаалганыхаа бариулаас очиж атгснаа ямар тач шагавчандаа нүдэ тулглаа. Гайхалтай нь үүдэнд нь хэн чалга. Яалтчгүй хаалгыг нь гадна талаас нь хэн нэгэн тогшсон атлаа тэнд хэнч байсангүй. Ямар нэгэн аригчин айлаа андуурсан уймраа зочин хажуу хөрш орцны жижүүрийн алинж биш. Ядаж сүнс чөтгөргээд нэрлчиж болмоор ямар нэгэн биетэж алга. Ердөөл хэнч алга. Ерөөл хаалганыхаа төвжиг мултлаад толгоогоо гадагшин цохилгож харлаа. Давхрынх нь 3 айлын хаалга хаалттай бүх юм ажин түжин хэн нэгэн этгээд дөнгөж заяхан энд байсан гэх ямар ч ул мөргүй ажээ. Яг энэ мөчид ерөөлийн ард галынх нь өрөөнд ямар нэгэн зүйлийн тарняр хийлгэн хагарах чимээ дуултлаа. Сарнай. Монгол руугаа эх орн руугаа буцна гэж байсан Сарна бас дахиад л онгоцныхоо тасалбарыг хойшлуулах болжээ. Юм гэдэг их хачин болохгүйг хөрвөл болохгүй гэдэг үнэхээр үнэн бололтой. Эх орн руугаа төрүүлээд буцсан нөхрийнхөө хойноос товлсон хугацаанд нисэх гэсэн ч хүүхдийнх нь хичээл бас өөрийнх нь зэгцэлж амжаагүй зарим нэг ажлаас болоод хойшилсан. Дараа нь бүх асуудлаа жин там болгоод буцдаг дээрээ тултал цүнхээ гээчгэн тэр. Хамгийн гол нь тэр цүнхэн дотор хамаг бичиг эрэмт нь явж байсан.
Ингээд аргагүй байдалд орж нутаг буцах нь бас дахин хэд хоногор хойшилсан. Гэхдээ Сарна энэ бүхнийг зүгээр л тохиолдол гэж үзсэн. Элдв янзын бичиг баримт бүрдүүлэх төвөгтэй ажлынхаа ард ашгүй нэг гараад байтал өнөө өглөөхөн 12 настай хүн бэртчгэн тэр. Зүгээр л ердийнхөө шатаар уруудаж байсан хангал тун санамсргүй байдлаар хөл алдаад шатны уруу унахтаа 100 гараа хугалчихсан. Сарна ийм зүйл болсонд харамсгийнхаа хажуугаар үнэхээр итгэж ядаж байлаа. Монголдо төрүүлж очоод амьдрах байраа аваад төвхөн чигсэн байгаа нөхрийнхөө утас руу залгасан ч холбогдож чадаагүй учраас имэйл хаяг руу нь юу болсон тухайга бичээд илгээлээ. Сарна өөрийн ирэхгүй хачин юмаа хэмээн амандаа шивнээд гартаа барьж байсан ховонцор аяхтай кофеноос нэг балгав. Эмнэлгийн хүлээлгийн тэнхимд удахгүй эмчин өрөөнөөс гарч ирэх ёстой хүүгээ хүлээн суухдаа тэрээр генетхэн хачин ихээр ганцаардаж байгаагаа мэдэрлээ. Урд өмнө хизээж мэдэрч байгаагүй аимшигтай том ганцаарлын давлгаа өөрийг нь нөмрөн авахд тэрээр ерөөлийн утас руу дахин нэг удаа залгасан ч өмнөх шиг холбогдож чадсангүй. Эргэн тойрноо тогтож ажиглалтал яагаад ч юм хэн шалга. Уг нэг л олон хүн бужигнаж баймаар эмнэлгийн хүлээлгийн тэнхимд өөрөөс нь өөр хүн байхгүй байх нь нэг л итгэмээргүй. Ямар нэгэн шалтгаанаар генетхэн бүх зүйл хөвсөн өөрчлөгдөх шиг. Яг л оршуулгын газар ганцаархнаа хончихсон юм шиг. Сарна ганцаараа байгаадаа итгэж чадалгүй бүр сууж байсан сандал дээрээсээ бослоо. Үргэлжилсэн хөнгөлийн хан дагуу байрлах олон хаалгануудын аль нэг нь нээгдэж тэндээс хэн нэгэн гарч ирэх ёстой хэмээн тэсгэлгүй хүлээсэн ч алга. Бүх юм намжим анир чимээгүй. Гэтэл ашгүй хонглын цаад үзүүрээс хэн нэгэн гарч ирлээ. Цэвэрлэгч бололтой шал угааж харагдах тэрээр төд удалгүй л Сарнагийн хажууханд хүрээд ирэв. Сарна түүнээс нүдээ салгаж чадахгүй ажигласаар. Доош тонгон шал цэвэрлэгчийн хувцас таасхаар өнгөтэй юм. Хүүхэд ахуй насных нь нэгэн бүдэгхэн хэрнээ хар бараан дурсамж сэдрэн амилхан тэр. Энэ цэвэрлэгч цус нүд шүд хугарсан яс цэвэрлж аваа. Тэр энэ ажилдаа дуртай. Тэр намайг танина. Ээжээ та зүгээр үү? Сарна цочин харвал хүү хангал нь хизээч юм хажууд нь ирж гэж. Бас саяхан л хинж байхгүй байсан хүлээлгийн тэнхимд өчнөн хүмүүс нааш цааш холихон байх бөгөөд харин өнөөх цэвэрлэгчл хаашаа ч юм алга болчихжээ. Төвний саяхан энүүхэнд доошоо тонгон шал цэвэрлэж байсан гэх ямар ч шинж тэмдэг алга. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Ерөөл хавьд уулзаагүй оюутан энгийнхэнтэйгээ уулзаж бар ресторан хийсээр нэг л мэтгэд шөнө хагасалжээ. Ууж идэж дуулж хөрсөөр бүгдээрээ л халцгаав. Хамт олон дундаас амгалан илүү өксөгтөж хөл нь илэрхий говь хажээ. Амгалан бол ерөөлийн ойр дотн нөхөрлөж байсан сайн найз нь. Олон жил уулзаагүй ерөөлийг харсан амгалангийн сэтгэл чихтэйхэн хөрсөн нь харваа сандашгүй. Оюутан ахын энгийнх нь нэг хоёроо гэргэрийн зүг тарж явсаар эцэстээ ерөөл амгалан хоёр л хоцров. Амгалангийн хувьд гэр нь хотын зах руу байдаг гэх бөгөөд өнөөдрийн хувьд эхнэр хүүхэд нь эзгүй байгаа болохоор заавал харих шаардлагагүй гэх ажээ. Тийм болохоор тэрээр ойролцоох нэгэн буудалд өрөө аваад шүнжэнгөө ууж хонох санал гаргав. Ерөөлийн хувьд үргэлжлүүлэн уух тал дээр санал нийлж байсан ч буудал тонохыг таашаасангүй. Буудалтай буудалгүй хангалттай хідэн өрөөтэй одоохондоо өөрөөс нь өөр хөнгөө байгаа гэртээ яваад очиход болохгүй зүйл юу байх вэ? Тэрээр амгаланг дагуулад гэрийн зүг явлаа. Замдаа 24 цагийн дэлгүүрээр орж хангалттай шар ариг даруулган тэргэлэх зүйлс авлаа. Амгалан өөртөө хамт гэрт нь ирж хонох болсон нь ерөөлийн хувьд олзуурхуштай хэрэг байв. Шөнө болохоор аяг хагарч хаалгыг нь тогшдог дөрвөн өрөө орон сууцанд ганцаараа онох нь хүсээд байхаар зүйл бишээ гэдгийг ерөөл өнгөрсөн хэд хоногийн хугацаанд хангалттай сайн мэдэрсэн. Хэдий халамж сууж гэлээ ерөөл гэртээ орохдоо галын өрөө рүүгээ харахгүй байж чадсангүй. Магадгүй тэнд өнөөх аяг хагалдаг итгэж зогсож байх ч юм билүү гэсэн бодол тархиных нь нэгэн буланд бүдэг бодогхон цоглоно. Шөнийн 2 цаг болж байлаа. Хоёр найз шууд л зочны өрөөнд туглаад
дэлгүүрээс авчирсан лонхнуудаа хоослох ажилд идэв хийлэв. Хэдий согтууч гэлээ амгалан ерөөлийн худалдан авсан орон сууцыг магтахтайгаа ажээ. Хожин цагт Оросуудын барьсан энэ барь өнөө үеийн барилгуудын ажууд хавгүй жанартай гэж ирээд ил баахан магтав. Амгалангийн хувьд өөрөө одоо болтол байр машинтай болж чадаагүй ерөн л Аз амжилт хэмээх зүйлээс нилээд холуур тойрч яваад байгаа яриад амжив. Өдийн насалж хаад банкнд үйлчилгээний цон хариуцж суухаас хэтрэхгүй байгаа гин. Угна ерөөл шиг ой тогтоолт гүйлгэ ухаан сайтай байсан бол илүү боломжтой өндөр салентай ажил хийх сэн гин. Төрөн эхнэр хүүхдийн эзгүй болохоор харих шаардлагагүй гэж худал ярьснаа ч хэлв. Ийм их уучгаад яваад очихоос санаан зовсон гинэ. Бас өнөө хүртэл хадмын дамдирч байгаагаа ерөөлт хэлхээсээ их ичсэн гэх. Ерөөл амгалангийн ярихыг анхааралтай сонссоор. Харин цаадах нь ярих тусмаа уламд орцсоор сүүлдээ хэл ом ойлгогдохоо боллоо. Ерөөл согтуу хаанда ямар тааш одоо унтах цаг болжээ гэдгийг ухаарав. Толгой нэргэж нилээд манарсан хэдий ч ерөөл гэрийн эзний хувьд амгаланг өөрийнхөө унтлагын өрөөнд аваачлаа. Ор дэр засаж сүйд болсон чгүй. Уг нь тиймэрхүү санаа байсан ч тарих толгой нэргэж дөрөв мөчөө хөдөлгөхөд ч хэцүү болжээ. Амгалан бүр тас үсрэг бололтой бүглээр орон дээр унангуудаа хурхирч гарлаа. Ерөөл зэргэлдээ хөрөөрөөгөө говьлон алхав. Тэрээр замдаа. Алив яасан бэ? Нөгөө аяг тавгнуудаа хаглаач тэ. Эсвэл одоо хагарах юм юу ч үлдээгөө дуусцсан уу? Хэмээн чанга хашгирсан ч юу ч болсонгүй. Амгалангийн хорхорхаас өөр ямар ч чимээ чихэнд нь ирж наалдсангүй. Ерөөл хэсэг зурх хан түшин зогслоо. Хэдий согтууч гисэн өнөөх аяг тавг хагалдаг гайхлыг гараад ирэх хэмээн хэсэг хүлээзнэв. Тэгснээ ерөөл гэнэтхэн гэрийнхээ хаалгыг нээлттэй байгааг анзаарлаа. Энэ чи юу болж байна? Амгалан битээр ингэтэл бүр томоор нэгэд орчихсон эргүү. Хэмээн өөрөөсөө асуусан ерөөл өөдрүүгээ говьж дайвсаар очиж сайтраа хаагаад төгжлээ. Үнэхээр согтчихчтэй гэмэн өөртөө хэлсэн ерөөл амгалангийн унтаж буй унталгын өрөөний зэргэлдэх жижиг өрөө рүү явж ороод бүйдэн дээр хажуултангуудаа тэр дороо орчноос тасарлаа. Та яг одоо Ганагийн суухтай хамт байна. Сарнай хар дарсан зүүднээсээ цочин сэрв. Өглөө болох ягаачгүй гэдг нь илэрхий. Хажуугийн зэргэлдэх өрөөнд хүүн бүх гихч нь унтаж байна. Сарнай хамаг биеийг нь хүйтэн хөлс цутгachж, сэтгэл нь дүгшиж, айдас хамаг биеийг нь эргшээлдээ хураачихсан аятай. Далдын муузун сэтгэлд нь бөгшиж, бүх зүйл тавгүй оргино. Сарнай буцаж унтах тухай бодсон ч одоо энэ нь сансны харц болжээ. Нойр нь ор мөргүй болоод оронд нь зөвхөн сэтгэл хөндөрүүлсэн төгшүүрэл үлдэж. Сарнай саяын хар дарсан зүүдээ нэхэн саналаа. Зүүдэн дээр нөхөр нь ганцаархнаа нүсэр том хар байшингийн үүдэн зогсчихсан байсан. Өнгөрсөн цаг зүүдэндээ хэд хэдэн удаа харж байсан эчнээ танил аимшигтай том хар байшин. Тэндээс холхон байх ёстойгоо мэдэхгүй нөхөр нь дотогш орчих санаатай хаалгын ширтэн зогсгийг харах үнэхээр тэсгүйе бэрх байсан. Сарнай түүнийг хичнээн дуудсан ч цаадхан сонссонгүй. Сонсохгүй байхаас чарахгүй байж. Учир нь түүний хоёр чихийг хэн нэгний тас хар хоёр гар тагалчихсан байсан. Ерөөлийг төсөөлшгүй их аимшиг хүнд хэцүү нөхцөл отож байгааг Сарнай хөндлөнгөөс дэмийл ажиглаж байв. Ханижлээ эрсдэлтэй байдалд орохыг тэр байшингийн үүдэнд ухаанаа ген зогсхийг хоёр нүдэрээ харсан хэрнээ юу ч хийж чадахгүй байх нь Сарнайд аимшигтай том зовлон байсан. Хэдий зүүднээс эсэрсэн ч Сарнайн сэтгэлийн түгшүүр буурсангүй харанж бүр ихсэж айдас улам бүр өсөн тэлсээр. Сарнай мэдэрчгүй энэхүү сэтгэлийн түгшүүр огт танихгүй шин зүйл биш бөгөөд гагцгүй үнээс л болж тэрээр нойрн хулчиж айж сандрахад хүрчээ. Олон жилийн өмнө бүр хүүхэд байхдаа тэрээр яг иймэрхүү янзаар хар таран зүүдэлсэн. Тэр зүүдэн нилээд хэдэн өдөр давтан үргэлжилсээр эцэстээ энэ бүхэн эцэг нь өөд болсноор дуусхур болсон юм. Тэр үед Сарнай аавыгаа яг энэ харанхуй байшинд явж ороод буцаж арахгүй байгаагаар зүүдэлдэг байсан. Сарнай зүүдэндээ тэр байшинд аавынхаа хойноос явж ороод хамгийн түрүүнд цэвэрлэгчтэй тааралддаг.
Магадгүй цэвэрлэгч тэр том хар байшингийн эзэнж байж мэднэ. Сарнаа өнгөрсөн үеийн энэ зүуднийхээ талаар хизээж хэндэж ярьж байгаагүй. Өөрөө ч мартахыг хүсэж байсан ч энэ бүхэн санснаар нь болоогүй. Аав нь тэр байшинд ороод л алга болчихсон. Сарнаа тэр үед яг саяхаа зүудтэй нэгэн адилаар хичнээн хүсэдэж аавдаа тусалж чатаагүй. Тэр үед Сарнаын сэтгэлдээ амсаж байсан цэв хүйтэн мэдрэмж яг өнөөдрийн шиг ийм амттай байсан. Сарнаа уртгагчин санаалтаа түндийлөө. Цонх нээж сэвэлсэн салхи оруулж тасалгааныхаа агарыг солив. Нөхөр лүгээ нэг залах гэснээ хэсэгтэй байцнахаар шийдлээ. Ерөөлтө уцаар ярих байсан ч ядаж өглөө хүүгээс ирэхэр болсон дээр хэмээн дотроо бодоод өнгөрлөө. Нөхөр нь электрон шуудангаа харсан бол хүүгийнхээ гараа хугалсныг мэдсэн байж таараа. Тэгээд наашаа шууд л залгах ёстой. Сарна тасалгааныхаа цонхоор олон янзын гэрэл сүлэлдсэн харин нутгийн шөнийн амьдралыг ажигласаар. Тэрээр аль болох сайн сайхан зүйлд найдаж байдаг л нэг хар дарсан зүуд хэмээн өөртөө итгүүлэхийг оролдогч сэтгэлийнх нь гүн дэсэрсэн аимшигт хар бараан зүүн савин тийм чамар өөрийг нь орхихгүй бололтой. Зэрэгэлдээ хөрөөнд нам тавин унтаж байсан хүн ямар нэгэн зүйл ярих шиг боллоо. Сарна ихэндээ хүүгээс ирчихсэн болов хэмээн бодоод өрөөнд нь явж оров. Хүүн орон дээр буруу харсан чигтээ унтсан хэвээр. Харин зүүдэлж байгаа бололтой. Ингэж нэг ч удаа зүүдэндээ ярьж байгаагүй хүн "Аава ямар том байшин бэ? Бас хавхаар юм" хэмээн тод гэгч нь хэллээ. Ерөөл. Цаг хэд болсон бүү мэд. Ерөөл гар утасны чимээнээр сэрлээ. Дотор нь гэж ёстой авах юм алга. Толгойн лугшин өндөрлөж өндийн нэгдэг бүтэршгүй хэрэг мэд санагдана. Ерөөл гараа явуулж буудингийнхаа өмнө байх ширээний тавцанг тэмтрээд хайснаа оллоо. Эхлээд Сарнааг л залгаж байгаа байх гэж бодсон ч утсаа гараад ирэхгүй гайхахад хүрв. Хажуугийнх нь өрөөнд унтаж байх ёстой амгалан залгаж байх нь тэр. "Амгаа өгшин энд байж тээ. Нааша залгаад байгаа юм уу?" хэмээн өөрийгөө хүчлэн байж чанга дуугаар асуулаа. Хариу алга. Харин утас дуугарсаар амгалан гараад явчихсан бололтой. "Амгаа өгшин энд байж тээ." Ерөөлийг утсаа авахаас өмнө дуудлага тасарч хав. Өчигдөр яах гэж тэгтлээ хөвтө хэмээн халаглан бодов. Өөдөн дээрээ тохиолдон өндийхтэйгөө зэрэгцээд золтой л өгчихсөнгүй. Өгөөлөхөд ердөө хагас хурд дутуу байсан тэрээр аргагүй нэрхэнд босоод нойлын өрөөг зүглэв. Нойлын өрөөний хаалгыг татахынхаа өмнө өнгөрсөн шөнийн амгалангийн унтсан унтлагын өрөө рүү шагаалаа. Өрөөнд хин чалга, цаатах нь аль хэдийн явчихаж. Тийм болохоор л сая өөрлөн залгаж байж. Ханан дүлгөөтэй цаг өглөөний 10-ыг зааж байна. Ерөөл суул турлуу тонгоон гутаа баргал дотроо эргэтэл баахан өгүүллээ. Дараа нь угаалгын өрөө орж нүүр амаа угаамаар айдав. Шаартна гэж ийм айхтар юм байтгүй лөө. Энэ гар усыг л дахиж гудрахгүй гэсэн шүү юм бодон алгасаар гар утсаа очиж яваад буцаад галын өрөө рүүгээ эргэлээ. Ямар нэгэн хүйт юм олж явахгүй бол хамаг дотор эрэхтэн нь тэр хаяараа хатчихсан аятай ба заахгүй мэдрэмж төрнө. Амгалан яагаад юу ч хэлэлгүй яваад гсэн юм болоо. Магадгүй дуудахт нь би сэрээгүй болов гэж бодсон Ерөөл хөргөгчнөөс ховонцор савтай хийж үлсэн ундаа гаргаж задлаад humгүй залгиллаа. Нүд нь онгойх шиг болж арай л дээрдэв. Тэрээр алхасаар том өрөөндөө явж ороод өнгөрсөн шөнийн ууж бараагүй шараарэг ундуу сундуу хөглөрсөн шилэн аяг үнсний сав задалж чимжээгүй уудтай жигэрсэлтийг олж харлаа. Ерөөл ингээд нэрээ түрүү амгаа над руу ирсэн штэ. Хизээ гараад явцныг мэдэх хэрэгтэй хэмээн бодоод гар утсаа нийлээ. Хамгийн сүүлд өөрлөн залгаад холбогдож амжаагүй амгалангийн утасны дугаарыг сонгож ногоон товчлуурыг дарав. Нэг их удаан дуудсан чгүй харилцуурын цанаас амгалангийн дуу сонсогдлоо. "За сайхан амарсан уу гшөө? Сэрцэн үү?" Сайхан л өндөлөө. Доктор гэж өстө авах юм алгаа. Чи хэрэн? "Моо. Аргагүй ажилтаа болохоор л гарлаа. Найз нь өчигдөр арай хуужээ. Заримдаа ямаа санахгүй орон гарантаа л байж байна." "Ингэж эзэ гараад явчихва. Намайг дуудахгүй яасан." "Чи нэрээ
Гэртээ хүнтэй хамт онж байгаагаа хэлэхгүй. Би чамаа ганцаараа байгаа гэж ойлгоод бараг нүцгэн шихүү жигтэйг ирээ зэргүй амтай. Нааш цааш олгож жоод унтлагын өрөөний чин тогтон дээр эмэгтэй хүн байхыг хараад ихэндээ зочсон шүү. Намайг тэр өрөөнд унтсныг анзаараагүй бололтой буруу хараа зогсчихсэн. Би боцож иргээд хурдхан шил гараад алгуулсан доо. Чамаас өөр хүн байгаа гэж бодоогүй байсан болохоор жаахан бандаж сандраад чамд чилээгүү гэлс гараад явсан тэр. Юу? За өгшин цайны цагаараа залгая. Хүмүүс үйлчлүүлэх гэд миний цонхон дээр баахан дараалал байна. Дөрөв баяртай. Утас тасарлаа. Ерөөлөө сонсондоо итгэхийг хүссэнгүй. Зүгээр л амгалан өөр нь тоглоом хийж байна хэмээн бодохыг хүсэв. Гэвч айдас түгшүр сэтгэлийг нь аль хэдийн эзэмдэн авчээ. Унтлагын өрөөний тагтан дээр эмэгтэй хүн байна гэдэг явж байж боломгүй зүйл. Гото амгаа архин бүрэн гараагүй хийм арсан байх та. Хэмээн ерөөл өөртөө хэлсээр унтлагын хөрөөндөө явж орлоо. Бүр тагтан дээрээ гараа дахин харсанж үнэхээр хинж байхгүй байна. Буцаж ороод тагтныхаа хаалгыг түүжсэн ерөөл саяхан амгалангийн унтаж байсан орон дээр хэсэг зур сууж байснаа. Хөө энэ гэр түн байна уу? Хэмээн чанга дуугарч үзв. Ямар ч хариу алга. Үнэхээр л хэн нэгэн өөрт нь ямар нэгэн байдлаар хариу хэлэх юм шиг санагдсан ерөөл өөрийгөө шоолон инэвхиллээ. За хөрхи. Солиорл гэдэг зүйл тэнцээ хязгаар байдаггүй гэдэг үнэн биз. Хамгааж тэр бийж тэр хин солиор бололтой. Тэгтлэх уус юм чарахчгүйз хэмээн өөртөө хэлсэн тэрээр бүр зүр байгаа дотроо хэрхэн засах тухай бодож эхэллээ. Өдөржин гадуур сэлгүүдсэн ерөөл оройхон гэртээ ирлээ. Хамаг юм бүүдгэр уйдгартай бүхий л зүйлс зэхий даагаад нэг л тухгүй оргино. Өдрийн турш ихнэртэйгээ ярих гэж хэд хэдэн удаа залгаад холбогдож чадаагүй тэрээр ганцаардаж байгаа жигтэйхэн хурцаар мэдэрч байлаа. Галзуу юм шиг аашилж ганцаараа төрүүлж ирсэндээ үнэндээ л харамсгажээ. Монголд ороод улсын наадмаа үзчихсэн уулзах хүмүүстэйгээ хэдийн уулзаад очих ёстой газруудаа хүрээд дуусчихсан. Сонголтонд эргэлзэж байгаа ч гэсэн байр саваазагч гисэн одоо түүнд хийгээд байх юм юу ч үлдсэнгүй. Огн ихнэр хүүхдтэйгээ хамт байгаад уйдах цав гардгүйсэн. Өмнө нь ингэж удаан хугацаанд хол байж юр үзээгүй юм байна штэ. Тэр хоёр минь одоо ер нь юу хийж байгаа бол гэсэн бодлоод толгойд нь хөврөн. Өөрийгөө багхан жигсэн сэргэж санаатай зургтын сувг сольж бүүдэн дээрээ хажуултан хэвтэв. Нүдэн дэлгэцэн дээр өрнөх дүрсэн дээр хидийж оюун ухаан сэтгэл санаа нь өгтөөр хаанигтэйгээс халуун дулаан илүү амьд орчныг хан хэрн тэнүүчилсээр хэд хэдэн удаа амны хэмжээ авав. Тэгээд эцэст нь ерөөлө зургтын удирдлагын улаан товчлуурыг дарлаа. Хар шөнөөр гэнэтхэн торжгонох чимээ дуулахад ерөөл хичнээн ядарсан байсан ч нойрноосоо сэрлээ. Бүх гихч нь унтаж байсан болохоор эхэндээ өөрийгөө гүйц зэрсэн эсгэд эргэлзэв. Гэвч төдөлгүй орчин тойрноо бүрэн мэдэрлээ. Тэр яалтчгүй гэртээ байна. Ороод удаагүй байгаа мөнөх дөрвөн өрөө орон сууцсандаа ганцаархна. Орны хажууг нь жижиг ширээн дээрх унтраалгыг дарж ширээний жидэн асаалаа. Ханан дөлгөөтэй байгаа цаг шөнийн 2 цаг 20 минутыг зааж байх бөгөөд он сар нь бүр өнгөрсөн рүү тэнэж оджээ. 2002 оны 7 дугаар сарын 21-нийг зааж байна. Магадгүй цаг эвдэрсэн бололтой. Гэнэтхэн л өрөөний үүдээр нь нэгэн үлтэн хэмэгтэй чимээ аваа гаргалгүй алгасаар ороод ирлээ. Тэр эмэгтэй өөрийг нь ерөр хүн байна ч нэ тоосонгүй. Гайхаж сандрахтаа та хинбэ гэж асуусан ч цаадах нь хариулсангүй. Ерөөдөө л том цонхтой тагт руу чиглэн эргэлзэх зүйлг алгасаар шуудх нээж гараад хүйг ихэн завдалгүй доошоо үсэрчихлээ. Болооч хэрэггүй гэж хэрэндээ л хашгирсан ч өөрийнх нь хоолоос сонсогдохдоо үгүйтэй гингэнэд өнгөрлөө. Хар шөнөөр хаанаас ч юм гэрт нь ороод ирсэн үл тэнэх эмэгтэй харсаар байтал унтлагынх нь өрөөний тагтыг нэгэд доошоо үсэрчихсэн дөрүүлэхэндээ итгэж чадсангүй. Би сая хий юм үзв. Хэмээн өөртөө эргэлцсэн тэрээр тагт руугаа яран очив. Өнөөх бүх гихч нь унтаж байсан нойрн бүр хизээж байгаагүй юм шиг орморгүй сарнилаа. Тэрээр
Би сая яалтчгүй хий марсан байж таарна. Тэрнээс биш гэрд гадны хүн орж ирэх ямар ч учир шалтгаан байхгүй. Хэмээн өөртөө дахин хэлсээр тагтан дээрээсээ доошоо тонгойлоо. Ингээд харсандаа эргэлзэж байсан нь ором өргүү болгон тэр. Тагтных нь харалдаа доор эмэгтэй хүн төрүүлгээ хараад унчихсан байгаа нь гудамжны гэрэлд тодхон харагдана. Ямар ч хөдөлгөөнгүй байгаагаас үзэхэд хэдийн эмсгэл хурааснаас зайлахгүй гэсэн бодол төрөв. Ерөөл ямар тааж цагдаа түргэн тусламж руу утасдаж энэ тухай мэдэгдэх хэрэгтэй хэмээн шийдлээ. Тэрээр яарч салгансаар баахан мөнгө нав. Хамгийн сүүлд хаан тавьснаа марцсан гар утсаа хайсаар ашгүй эцэстээ тэрэн доороосоо оллоо. Тэгээд шуудхан цагдаагийн газар руу залгав. Чихэндээ барьсан утаснаас нь тэр цаана дүүд хэмээн дуугархаас өөр чимээгүй намгүн байдал эргэн тойронд нь ноёлно. Утас дуудсаар яагаад ч юм хинч утсаа авсангүй. Хитэн хором өнгөрөв утас дуудсан хэвээр. Айдас сандралд авцсан түүнд утасны цаад үзүүрт байгаа хүнтэй холбогдохсон гэсэн хүсэл өөрийн ирэхгүй төрөх яг тэр агшинд хэн нэгний цонх тогших тог хийсэн чимээ дотор арцган улан сонсогдлоо. Хэтэрхий чимээгүй намгүн байсан болохоор ерөөл оглохын цочов. Тэрээр цонх руу хартал өнөөг саяхан доош өсөрч унсан магадгүй үгсэн байх учиртай үл таних эмэгтэй өөрлөн хүйтэн харцаар ширтэн зогсож байлаа. Харилцуурын цаанаас 102 сонсож байна гэсэн хэн нэгэн албаны хүний хоолой сонсогдсон ч ерөөл хариулж чадсангүй. Гартаа барьсан утас нь доошоо алдууран унлаа. Саяхан тагтан дээрээс доошоо тонгоо харахад яалтчгүй тэр дурмжсан байсан эмэгтэй яаж юм хурдан гэсэн асуулт урган гарч ирэв. Ерөөл өөрөөс нь нүд салгалгүй ширтэн буй тагтан дээрх эмэгтээр өдөхөх биш харин нэг алхам ухарлаа. Үл таних эмэгтэй үргэлжлүүлэн тогшсоор тэгснэ ерөөлийг хаалга нээхгүй байгаад бүхэнд бололтоо аман хачин эвгүй мушгирэн хөдөлж юу ч юм хашгирах шиг боллоо. Гэвч ерөөлд юу ч сонсогдсонгүй. Ерөөл тагтан дээр байгаа зүйлээс нүдээ салгаж чадахгүй байснаа эцэстээ өөрийгөө хяналтаа алдаж буйгаа мэдэрлээ. Ерөөл юу ч олж мэдсэнгүй. Эцэстээ өөрийнхөө урчны харсан зүйлийг зүүдвэл үү хэмээн бодоход хүрчээ. Ухан ороод хартал тагтан дээр нь хинж байгаагүй. Бас байшингаас хүн унсан гэмээр шинж тэмдэг байгаа эсхийг гарч харсан ч ер тийм зүйл алгаа. Угана сэтгэл нь жигтэй хэн их айдас төгшүүрээр дүүрсэн баймарч харин ч бүр эсэргээрээ байгаа нь гайхмаар. Энэ өдөр сарнаатай холбогдох гээд бас л чадсангүй. Үнэндээ бол нэг их сүйдтэй оролдлого ч хийсэнгүй. Ягаад ч юм ихнэртэйг холбогдож ярих хүсэл төдийлөн төрөхгүй байх нь тэр. Юмс нэг л өөрөөр урд өмнө байгаагүй, мэдэрч үзээгүй тийм хэмнэлээр ховсон өөрчлөгдсөн мэт. Өнгөрсөн шөнө 2002 оны 7 дугаар сарын 21-ний заагаад хадуурч явсан ханын цаг буцаад хэвэндээ оржигсон одоо цаг дээрээ байгааг олж мэдэв. Энэ өдөр ерөөл гэрээсээ гарсангүй. Хамаатан садан найз нөхөдтэйгөө ч холбогдох гэсэнгүй. Ер дөөл гэртэй байж шүн болохыг хүлээсээр. Үнэхээр бүх юм бодитойгоор болж байгаа юм бол учрыг нь олох хэрэгтэй. Зүудч биш, бодит амьдралч биш энэ хажиргалтай үзэгдлүүдэд цэг тавих ёстой гэсэн бодол тэрхнаас нь салж өгсөнгүй. Өөртөө зориулаад хоол хийсэн ч түүнээсээ идэж шилсэнгүй. Цаг нөхцөөж цахим сайтуудаар баахан хийслээ. Ханын цаг руугаа хилэм хийгээд оройн 22 цаг өгж байгааг олж мэдэв. Өнөөх ямар нэг юм болдог шон дундыг хүртэл лава 4 цаг дутуу байна. Зэргэлдэх галын өрөөрөөгөө явж ороод аяганд халуун цай дүүргээд буцаж өрөөндөө орлоо. Хар зөнгөөрөө ханын цаг руугаа хилэм хийгээд зог тусав. Учир нь 2 минутын өмнө оройн 22 цаг өгж байсан энэ цаг одоо шөнийн 3 цагийг зааж байх нь тэр. Цаган дээр байдаг он сар өдрөмж гисэн хадуураад өгчээ. 2007 оны 10 дугаар сарын 26. Одоо ч 2017 он байтал цаг ингэтлээ зөрнө гэдэг арай дэндэн.
Эрүүл аягатай цайгаа балгах гэснээ болиод орны хажуугийн жижиг шүүгэн дээр тавьж цагаа тааруулах санаатай дүглөө. Гэтэл яг энэ үед ард нь хэн нэгэн хүн уйлах шиг сонсогдоход тэрээр таг дороо хөшөж өргөлөө. Эргэж харах гэсэн ч аргагүй зэрэг дутав. Өөрийнх нь унддаг орон дээр нь хэн нэгэн байгаа хэрэггүй гэсэн тааламжгүй нэгэн бодол харван орж ирсэн ч тэрээр идэхийг хүссэнгүй. Гэвч мэгшин уйлах чимээ бодитойгоор үргэлжилсээр байсан тул эрүүл арга буюу аажимхан эргэлээ. Орон дээр нь толгой дээгүүрээ хүнжил давуугаар нөмөрчгсөн хэн нэгэн идэхэд сууж байх нь тэр. Эрүүл яг учраалалгүй димийл харсаар хүнжил доор буй үлэм идэх хэн нэгэн мэгшүүлж байснаа өвдөж байна хэмээн тасалдсан хоолойгоор шивнэлээ. Эрүүлийн оюун ухаан бүр бүлэн гартаж гүйцжээ. Энэ уйлаад байгаа итгэж сарнаа үлээ. Нэрэн сарнаа бит өөрч угаасаа л Америкаас хамт ирсэн байх нь. Эсвэл энэ чинь өөр миний таньдаг хэн нэгэн билүү гэсэн бодолж төрөх шиг. Эрүүлийн оюун ухаанд өөрийнхөө хаан байгааг ямар янзын нөхцөл байдал байгаагаа ч цэгнэх чадамж байсангүй. Гэвч тэрээр ямар тааж хэд алхаад орны хажууд хүрлээ. Хүнжил дотор нь биеийн жижигнэн уйлж байсан итгээд гэнэт чимээгүй болчихов. Тэгснээ ерөөлийг дөхөх тусам ойлгох нь инээхээр солигдож хүнжлийн ирмэгээс атгаад авахт нь бүр хачин тод дуугаар айлгуйтан инээлээ. Ерөөл хүнжлийн булангаас хатгсан чигтээ таг гацаж өргөв. Хортхон шиг зүгтж зайлахгүй би юу яаж байгаа юм бэ гэсэн бодол төрсөн ч бүх зүйл хожимджээ. Нэгэнд хүнжлийн буланг атгаад авсан ерөөл яаралгүйхэн доош нь татлаа. Богино ханцуутай эрээн цохор унталгын хувцастай үл таних эмэгтэй ерөөл рүү хөөрч догдолсон нүдээр ширтэн харж байна. Ерөөл та хэмбэ гэж асуух гэсэн ч аман эвэлсэнгүй. Үл таних эмэгтэй ерөөл рүү ширтэж байсан зөөлөн харц гинэтхэн хурц хутах шиг шир үсэд ирлээ. Айж хөшсөн ерөөлийн хяналтаа алдахад ойрхон байгаа ухаанд хамгийн түрүүнд ямар ёрын зэвхэн зэрэвэ. Тэр нь бас шарх сервер дүүрийн би нэмэгтэйг огтхомж танихгүй байна гэсэн бодол төрж амжив. Үл таних эмэгтэй ерөөл рүү хилэнтэй хүйтэн харцаараа нүд салгалгүй ширцээр байснаа хоёр гараа аажмаар өргөлөө. Тэр юу ч хэлсэнгүй. Тэгснээ хоёр гарынхаа шууг сунган харуулад өвдөж байна. Энэ өвдөлт хизээ дуусах юм бэ гэж хэлэв. Хоёр гарынхан судас ямар нэгэн иртэй зүйлд баахан зүсэгдчихсэн байх бөгөөд тэндээс нь цус урсаад чухмал нүд хэлтрэм харагдана. Үл таних эмэгтэй ерөөлийн гараас хүнжлийг татаж яваад толгой дээгүүрээ буцааж нөмрөв. Тэгээд дахиад яг л түрүүчин шиг айлгуйтан инээлээ. Сарнаа шон дунд сар тусгийн сэрлээ. Цагийн багц ааж байсангүй. Эргэн тойрон дугаа эд огшил нүдэн торохтой үгүйтэй байгаагаас үзэхэд үүр цайх яагаачгүй бололтой. Сарнаа өөрийнхөө яагаад зэрчгсэн шалтгаанаа шууд ойлгоогүйж удалгүй тодорхой болоод ирлээ. Хүүгийнх нь унтаж байгаа хажуугийн өрөөнөөс хогшүрдэд байгаа итэ чимээ дуулдаад байна. Нэг их яруу биш, ердөө л ганц нэгэн удаа ширшир хийлгэн шал шүрдэх мэт болоод хэсэг зур завсарлаж тэгснээ дахин үргэлжлүүлнэ. Ийм харанхуй шөнө гарын сойлттой жаахан хүүн босч ирчгээд гэрлээч салгүйгээр өрөөгөө цэвэрлэнэ гэж яагаад ч баймгүй хэрэг. Сарнаад шууд л цэвэрлэгч гэсэн бодол төрж тэр даруй хамаг биеийн шарвс босоод ирлээ. Хар дарсан зүүдэндээ мөнөх том хар байшинд яваад ороход өөдөөс нь угтаж явдаг гашуудлын гимээр харах хувцастай цэвэрлэгч авгаа. Зүүдэнд таардаг байсан тэр цэвэрлэгч авгаал эцгийг нь үхэлд хүргэсэн гэдэгт Сарнаа өнөөхөр нь дотор би түүхэн итгэж явдаг. Хэдийгээр ердөөл зүүдний хоосон үзэгдлээ гэж бодохыг хүсдэгч сэтгэлийн гүнд цэвэрлэгчийг бодитоо гэдгийг Сарнаа бүрэн хүлээн зөвшөөрдөг билээ. Хүүхэд ахуй цагта аимшигт хар байшинг зүвдэлсэн хамгийн эхний өдөр.
Сарнай тэрхүү нүсэр том харанхуй хар байшингийн өмнө зогсож байсан. Хар сар байтал аав нь тэр байшин руу яваад орсон тул тэрээр дагаад явсан. Тэгээд байшинд ороод хартал аав нь байгаагүй. Харин хаанаас ч юм яг өмнө нь харах хувцастай цэвэрлэгч гарч ирсэн. Тэр цэвэрлэгч шал шүрдэж байсан. Байшингийн дотор бүүдэр бараанч Сарнай цэвэрлэгчийг ясны хилтерхий махны тасархай гэмээр зүйлс шүрдэж байгааг анзаарсан. Сарнай цэвэрлэгчийг ажиглан чимээгүй ширтэж байгаад ямартаж та миний аавыг харсан уу гэж асуусан. Цаадах нь хийж байсан ажлаа орхиод Сарнай руу харснаа баруун тишээ хуруугаараа заасан. Сарнай тэр зэг рүү хурдлан гүйж очоод өчнөө хайсан ч аавыгаа олоогүй. Ердөөл нэг цоочтой хаалганы өмнө тулж ирээд гатсан. Тэгсгэд л нойрносос ирсэн. Тэр өдөр аав нь нэг л өөр болж гсэн байгааг Сарнай сайтар анзаарсан. Үгд цөөтэй харцсан хоосон байсан. Хэдий 10-аад настай жаахан өхөн байсан ч гэсэн Сарнай тэр үедээ аавынхаа энэ байр байдлыг зүүдтэйг холбож бодож байлаа. Аврах том тас харангийн байшин. Хэрвээ тэр байшин дуудхал юм бол тэндээсээ хизээж гарч чадахгүй гэдгийг Сарнай зүүдэндээ маш сайн мэдэж байсан. Тийм болохоор л зүүдэндээ аавыгаа тасралтгүй хайсан хэрэг. Харамсалтай нь яалтчгүй өглөөвөлж Сарнай нойрносоос ирсэн билээ. Тэр өдөр Сарнай аавтайгаа ганц ч үг сольж чадалгүй байсаар дахиад л шөнө болж унтсан. Гүн нойронд авцсан жаахан өхөн зүүдэндээ мөнөх аимшигтгаар байшингийн өмнө хурж очсон. Тэрээр өөрийнхөө зүүдэлж угаан мэдэж байлаа. Тийм болохоор хэдий айж эвгүүрхэж байсан ч аавыгаа олохын тулд хаалгыг татан явж орсон. Эцсийн эцэст ердөөл нэг зүүд учраас өөрт нь ямар ч аюул учрахгүй хэмээн тооцоолсон. Байшинд оронгууд аавыгаа шуутхан олж юм шиг сансан ч бас л байгаагүй. Харин өнөөх цэвэрлэгч өмнө нь хурж ирсэн. Тэр шалан дээр тасарсан нүд шүд бусад ясны хилтерхийг шүрцээр. Сарнай түүнийг нүд завчилгүй ширтэж угаад та миний аавыг харвуу хэмээн зөргөлөн асуудал цаадах нь. Сарнай гайхан харснаа чи өчигдөр надад асуултаа асуусан штэ гэж хэлжүүлээ. Сарнай өөрийгөө тийм хариу сонсноо гэж төсөөлөөгүй. Айсан учраас ирэх гэж хичээсэн ч чадаагүй. Зүгээр л өнөөх цоочтой хаалганы өмнө тулж очоод яахаа мэдэхгүй болбосаар эцэстэн нэг юм өглөө болчихвж нойрносоо сэржүүлээ. Харин дараагийн шөнийн зүүднээс эхлэн Сарнай өнөөх байнга таралддаг цэвэрлэгчийг нэг хайрцаг согвжилсан яваг харах болсон юм. Сарнай түүнээс хайрцагт юу байгаа юм бэ гэж асуугаад цаадах нь миний хамгийн дуртай зүйл хэрвээ чи авахыг хүсэж байгаа бол надад оронд нь өөрийнхөө биеэс ямар нэг юм өг гэж хэлсэн. Тэгэхдээ Сарнай цэвэрлэгчээс шалавхан шиг холдож зүгтаад өнөөх дотор нь аав нь байж мэдэх хаалганы гадаа очсон. Эцэстээ Сарнай энэ хаалгыг өөрөө нээж чадахгүй нэгдгээ ойлгосон. Энэ цоочтой хаалганд хэрвээ түлхүүр байдаг бол тэр нь зөвхөн цэвэрлэгчтэл байгаа гэдгийг ухаарсан. Тэгээд өнөөх цэвэрлэгчдэрээ яваад очсон. Жижигхэн хар хайрцаг согвжилсан гашуудлын харах хувцастай цэвэрлэгч авгаа. Сарнайг өөр дээр ирэхийг мэдэж байсан аятай тайван угтаж авсан. Тэгээд Сарнайг ширтэн зогсож байснаа. Өх минь чамд бараг л цаг үлдсэнгүй. Гэхдээ юу хэлхийг чинь сонсъё ухаантай байгаарай гэж хэлсэн. Сарнай түүнээс хаалганы түлхүүр байгаа эсхийг асуусан. Дотор нь аав нь байж мэдих тэр өрөөг яралтай нэхгүй бол аавыгаа нэг мөсөн алдаж байгаагаа тэрээр ухаарсан хэрэг. Цэвэрлэгч түүнд түлхүүрийг үзүүлсэн ч шуудхан өгөөгүй. Түлхүүрийг авахыг хүсэж байгаа бол ямар нэгэн зүйл өгөө гэж хэлсэн. Сарнай тэр үед түлхүүр авах нь амин чухал хэрэгтэй байсан учраас саналыг нь зөвшөөрсөн. Харин юу өгөхөө мэдэхгүй нилээд удсан. Хөөл гар нүд чих арьс яс аль нэг дотор эрэхтэн эсвэл сүнсгээд алинж байж болно гэж цэвэрлэгч хэлсэн. Эцэстээ Сарнай сайтар бодож угаад нэг шүдэ өгөё гэж хэлсэн юм. Эцсийн эцэст тэр бол ердөө л зүүд учраас нүдэ өгсөн ч бодит байдал дээр юу ч болохгүй гэж Сарнай бодсон. Цэвэрлэгч авгаа Сарнайд өрөөний түлхүүрийг атгуулаад амийг нээж угаад нэг шүдийг нь суг татаж авсан. Сарнай хэдий өвдөлт мэдэрсэн ч энэ бол зүүд хэмээн өөртөө хэлж өвдөлтийг үгүйсгэсэн.
Тэрээр түлхүүр атгасан жигтэй хурдлан гүйсээр шуудхан өнөөх хэдэн өдрийн турш нээж чадаагүй хаалганыхоо өмнө хүрсэн. Түлхүүр ямар ч зөрүүгүйгээр таарч хаалга нэгдсэн. Сарнай тэндээс аавыгаа буруу хараад ухаангүй хөвтөж яваг болсон юм. Тэрээр аавыгаа сэрэх гэж чадлаараа хичээж хичнээн олон удаа дуудаад ч үр дүнд хүрээгүй. Эцэстээ тэрээр аавынхаа биеийг эргүүлж хараад цээжиндэн зүрх байхгүй байхаг олж харсан. Дараа нь буцаж эргээд өнөөх цэвэрлэгчийг хайсан ч олоогүй. Түүний соговжилж явсан жижигвтер хар хайрцагт юу байж болохыг Сарнай төсөөлсөн хэрэг. Том хар байшинд дээр дооргүй баахан тэнүүчилсээр юу ч олоогүй Сарнай эцэстээ зүүднээсээ сэрж билээ. Нар дээр хөөрчгсөн өрөөнд нь өөрөөс нь өрхөнгүй намжин байсан. Түүний нойрноос сэрээд хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл бол шүдгүй хоосон буйл нь байлаа. Тэгэл Сарнай бүгдийг ойлгосон. Том хар байшин тэнд байдаг цэвэрлэгч оргүй хоосон зүйл биш юм а гэдгийг. Өчигдөр шөнө унтахын өмнө яалтчгүй ламанд нь байсан нэг араашууд нь одоо алга. Хачин эвгүй мэдрэгдэх нүцгэн хоосон буйл. Сарнай тэр үед зүуднийхээ тухай, алга болсон шүднийхээ тухай бусдад хэлэлгүй өнгөрөөсөн. Тэрээр зүгээр л шөнө болохыг хүлээхээр шийдсэн. Ингээд шөнийн зүуд эхэлсэн хойно Сарнай өнөөх том хар байшиндаа цэвэрлэгчийг үргэлжлүүлэн хайж аль чадхаараа хичээсэн ч олоогүй. Эцэст нүглөө болж түүнийг сэрхэд гэрийнхэн төл бүтээлттэй цул асаалттай байж үлээ. Бяцхан өхөнд аавынхаа нас барсантай эвлэрхээс өөр сонголт үлдээгүй. Сарнай тэр явдлаас хойш нэг хэсэгтээ унтан зүүдлэн гэхээс сүнсээ зайлтал айх болсон. Шухам өөрөө л тэр том хар байшинг зүүдэлж түүнээс л болж эцэг нь өд болсон юм шиг санагдаж хар зөнгөөрөө өөрийгөө буруутгаж байв. Мэдээж эцэстэн Сарнай унтсан. Гэхдээ тэр том хар байшинг хар хувцастай цэвэрлэгчийг огт зүүдлээгүй. Тэр явдлаас хойш олон жил өнгөрч Сарнай болсон явдлыг мартагнаад байсан ч идүгээ дахин бүх айдсан сэтэрчээ. Хүүгийнх нь унтаж буй өрөөнд шал шүүрдэг тааламжгүй чимээ дахин сонсогдлоо. Тэнд хэн байна вэ? Зүүдэнд нь учирч асан өнөөх цэвэрлэгч ясны хэлтэрхийнүүдэд шүүрдэж байгаа хэрэгүү гэсэн бодол тархийг нь мэрж биеэр нь халуун биш хүйтэн цус эргэлдэх шиг. Зүүдэнд л үзэгдэж тэр хоосон ертөнцийн таарах учиртай цэвэрлэгч бодит амьдрал дээр гараад ирсэн байж болох уу? Сарнай тэр нэгэн цагт зүүдэндээ алдсан араа шүднийхээ нүцгэн буйлаа хэлээрээ тэмтрээд өнгөрлөө. Бүсгүй айдаст хүлэгдэн хөшин зогсож байснаа ямартай ч хүн байгаа болохоор хажуугын өрөөрүүгээ арга буюу зүгэллээ. Ашгүй язаар януудаад Сарнайгийн төсөөлөл зөржээ. Хүн орон дээрээ буруу харсан чигтээ унтаж байна. Өөр хэн ч алга. Сарнай шүүрдэг чимээ хаанаас гарсныг олж мэдэх гээд чадаагүй болохоор магадгүй хий юм сонссон бизгмэн өөртөө хэлээд өнгөрөв. Тэрээр хүүгийнхээ орны хажуугийн жижиг буудлын дээр суугаад түр амс хийлээ. Хангал зүүдэлж хар дарсан ямар ч шинжгүй харагдана. Бүх гихчин тайван унтаж байна. Сарнай өөртөө бүх зүйл хэвийн тайван байна. Ганцхан бие л өөрийгөө хоосон төсөөллөөр айлгаад байгаа юм биш үү хэмээн хэлв. Гэтэл энэ үед хүү хангал нь босоод ирлээ. Хангал нүдэ нухлан хэсэг сууснаа ээж рүүгээ хараад "Саяхан энд байсан цэвэрлэгч хайцсан бэ?" гэж асуулаа. Ерөөл ямар нэгэн адын зүйлийн эргэшээлд бүхий л эдээсээрээ автаад байгаагаа бүр түүрхэн мэдрэгч энэ байдлаас суглаад гаргачих аргаа олохгүй тарчилж байлаа. 3 хоногийн өмнө үл таних эмэгтэй, 2 гарынх нь шуу баахан зүсгдчихсэн тэр эмэгтэй орон дээр нь сууж байсан нь санаанаас нь гарах янз алга. Бас дээрээс нь 2 хоногийн өмнө шүн дунд гэрийнх нь хаалгахаар сар байтал ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар нээгдсэн. Тэгтэн ерөөл одоо л юу болоод байгааг олж мэдхнэ гэж бодоод хамаг бие хөвчлэн хүлээсэн ч гаднаас хинч орж ирээгүй. Хаалга зүгээр л тайлбарлаж боломгүй шалтгаанаар өөрөө нээгдсэн. Тэгээд бараг хагас цаг эртээ хүлээсэн ч хинч юу ч орж ирээгүй.
Дараа нь ерөөл хаалгаас айдар хаагаад цоож дүгжээгээ хэд дахин шалгаж чад эцэстээ унтлагынхаа өрөө рүү буцаж иргэсэн. Тэрээр энэ бүхнийг заавал тайлбарлах гээд байх шаардлагагүй байдгал нэгэн тохиолдол хэмээн дотроо хүчээр дүгнсэн. Тэр нь зүгээр л өөрт нь амар байсан хэрэг. Гэтэл өнгөрсөн шөнө унтлагынхаа өрөө рүү алхаж яваад гэрийнхээ хаалгыг бас дахиад л нээгдчихсэн байгааг олж харсан. Яг л хэн нэгнийг оруулж ирэхийг жигтэйхэн их хүссэн аятай хаалган цэлийдэл томор нээгдчихсэн байгааг хараад ерөөл өөрөн ирэхгүй тавгүй эцэж хамаг дотор нь хүйд даагаад явчихыг мэдэрсэн. Тэрээр хордхон шиг хаалгаа хааж цоожлоод дараа нь хэдэн өрөөгөр орж шалгасан ч гаднаас хинэгэн орж ирсэн гэх ямар нэгэн улмөр олдоогүй. Ингээд л ерөөл унтаж чадахгүй ер яахаа мэдэхгүй гацаж оргисон. Хэдий өглөө болж нар мандсан ч айдас төгшүүр дотор жихүүцүүлсэн дарамтаасаа хэрхэн сал харгаавлахгүй шаналж буй ерөөл угаалгын өрөөнд ус гоожуулсан чигтээ зогссоор хүйтэн усаар нүрээ угааж цаашид яагдах байгаа бодитойгоор шийдхийг ирмэлзэгч яг энэ бодолтой зэрэгцээд санаа бодлыг нь өөр ямар нэгэн зүйл булан эзлээд өөр тийш нь хандуулах мэт болно. Ерөөсөө л энэ байшингаас гараа эндээс холдож үзье хэмээн бодож эхэлмэгцэл тархинд нь огт өөр зүйл бодогдож оюун санаа нь хамаагүй зүйлд үсчин дэнүүчлэгэжээ. Яг л явъя гэдэг бодол төрмөгц. Түүнийг эндүлдээ санаа бодлыг нь өөр цэг дээр аваач гэсэн байшингийн нүдэнд үл үзэгдэх хүчрхэг механизм автоматар ажиллаад эхлэх шиг болно. Ерөөл унтлагынхаа өрөөнд явж ороод ханын цаг бас дахиад л буруу явж байгааг олж харлаа. Шөнийн 3 цаг. Он сар нь 1988 оны 6 дугаар сарын 6. Яг энэ үед хажуу өрөөнөөс нь ахимаг насны гэмээр эмэгтэй хүн дуулхан сонсогдоод өнгөрлөө. Ерөөл шуудхан л өөрийгөө хий зүйл сонссон хэмээн бодов. Гэвч хачин тод дуулсан тэр хоолойг зүгээр л тоолгүй өргөчихнө гэдэг амар хэрэг биш байлаа. Ерөөл ямар тач унтлагынхаа өрөөнд нилээд хэдэн минут чих тавин сов. Дахин ямар нэгэн сэжигтэй зүйл сонсоогүйч зочны өрөөнд үл мэдэх гадны этгээд заавал байх ёстой гэсэн бодол дотроос нь тасралт хүүгээр майжсаар. Ингээд ерөөл тэр гадны этгээдийн хэн болохыг харахаас нааш санаа намрахгүй нэгдгээ ойлгов. Тэрээр итгэл муу тайхан өндийлөө. Мэдээж би хийм сонссон. Ямар нэг өвчин туссан байх. Тэгэл анхаарал сарнс ядарсан үедээ янз бүрийн хий зүйлс харж сонсоод байна. Тийм ээ, яг л тийм. Тэгэхээр одоо зүгээр л зочны өрөөнд очиод хинч байхгүй байгааг харж өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Ийхүү өөртөө бодол дотроо ярилцаж явсан ерөөл зочны өрөөний үүдэнд нэг л мэдхэд тулаад иржээ. Ямар ч чимээ гарахгүй байгаа болохоор тэнд хинч байхгүй гэдэгт баттай итгэсэн ерөөл өрөөнд оронгуудаа зүг туслаа. Нилээд өндөр настай болов гэмээр буурал үстэй нэг эмгэн өрөөний баруун хойд болонд буруу хараад өвдөглөөд суучхаж. Тэр эмгэн өрөөнд хүн ороод ирснийг ч мэдсэнгүй бололтой биеэрээ нааш цааш алгуурхан найхсаар. Ерөөл юу болоод байгааг ойлгосонгүй хамаг л оюун санаа нь ээдрэн бүүдгэртэж хизээ мэдгүй унаад өгөхөд гайхахааргүй болжээ. Хоёр хөл нь өөрт нь зэгрэгдгаасаа өнгөрсөн аятай үлтэн хэмгний найган сууж буй болон руу хар зөнгөөрөө алхаад оччихв. Эмгэн юу хийгээд байгааг нь мэдэгдэхгүй хэвээрч ямар тач гартан нэг юм байна гэдг нь андашгүй. Ерөөл бараг л эцсийнхээ хүчийг шавхан түүний дээрээс тонгоон харлаа. Яг энэ мөчөд мөнөх үлтэнийх эмгэн дээшээ үлийж харснаа. Ашгүй чи хүрээ дэрвүүхэн хачин адын хоолоогоор баясан хэлэв. Ерөөлийн төсвөр төвчээрийн эцсийн хан нуран унаж ухаан балардлаа. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Шөнө болжээ. Ерөөл орон дээрээ суугаад ханын цаг руу ширтэн харна. Түүний нүүр царай эргүүл саруул хэвийн гэдэг тодотхол өнгө аясаа бүрэн гээж гэж. Ердөөл хар дарсан зүүдэндээ тэнэж явна уу гэлтэй хачин ойлгомжгүй ямар нэгэн амьдралын идэвх гэрэлгэгээ юучгүй болчихсон. Тавчхандаа бол ердөөл нэг амьд мах гэлтэй үл бийсэн залуу осолдохгүй л амьсгал хажээ. Өдрийн харсан зүйл
Түүний урд өмнөх үзэгдлүүдгээд сүм тархинд нь ээлж дараалан үзэгдэнэ. Альва юм бүхэн заавал өөрөө өөртөө ямар нэгэн учир шалтгаан агуулсан байх ёстой. Надад тохиолдод байгаа энэ явдалд ямар янзын учир шалтгаан байгаа юм бэ гэсэн бодол төрнө. Амандаа зуусан тамхи нь уйгсаар. Өдөр яахарахгүй ухраад аль хэдэн жилийн өмнөхийг зааж явуулсан ханын цаг одоо буцаад өнөөдрийн он цагийг зааж байна. Ерөөл нэг муухан мушимар аидав. Тэрээр тамхи сорхоож марцсан бололтой. Өвөр дээр нь тамхины үнс унсаар эцэстээ бараг ишэндээ тулаад ирэхин үед ерөөл саяныг ухаан орох шиг болов. Тэрээр нэг удаа уртааг гिचэн сороод тамхиныхаа ишийг хажуухандаа байгаа үнсний савнд дарж унтраалаа. Ерөөл хар зөнгөөрөө ханын цаг руу хараад эхлээд цочих мэт болов. Цаг дахиад л өнгөрсөн үе дээр очихсан будилж явна. Энэ удаад бүр 2002 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг зааж байх нь тэр. Гэр энэ өдрийнхөөгийг хайж орхи гэсэн бодол төрж түүнийг даривхан хэрэгжүүлэхээр орноосоо өндийлөө. Гэтэл энэ мөчөд унтлагын өрөөнийх нь хаалга хятан нээгдэж хэнэгэн эмэгтэй орж ирлээ. Ерөөл эхлээд оглохын зожсон ч эмэгтэй царай төрхийг өмнө нь нэг л харсан мэт санагдаад явчихав. Эмэгтэй өрийг нь байгаа эсхийг ч үл анзааран хажуугаар нь зогсолгүй алхан өнгөрөөд тагтан дээр гарангуудаа эргэж чаралгүй доош үсрэв. Ерөөл өөрийнхөө харсныг хий хоосон зүйл гэдэгт итгэж байсан учраас энэ удаад харьцангуй тайван байж чадлаа. Тэрээр саяын эмэгтэй хэд хоногийн өмнө шөн дунд яг ингэж тагтан дээрээс үсэрсэн эмэгтэй мөн гэдэгт 100% итгэлтэй байв. Зүгээр л яг тэр үзэгдэл нүдэнд нь дахин нэг удаа давтагдан харагдаж байна. Ингээд ерөөл саяын доош унсан эмэгтэйг өмнөхийн адил буцаж ирээд цонх тогшхыг хүлээсэн ч тийм зүйл болсонгүй. Тэрээр саяхан хүн үсэрч гисэн тагт руу гөлөрсөөр байснаа ханын цаг руугаа харцаа шилжүүлв. Цаг буцаад одоо үе дээрээ эргээд ирч гэж. Ерөөл хэсэг зур гайхсан маягтай зогсож байснаа тагт руугаа яран гараад доошоо тонгойлоо. Хэн чалга. Ерөөл генетикийн уучрыг нь ойлгох шиг болох нь тэр. Доор газарт унсан хинж байхгүй байгаагийн учир нь тэмээ хинж байхгүй байгаагийн учир нь ханын цаг буцаад одоо цагийг зааж байна. Ерөөл өөрөө өөртөө ингэж хэлэхдээ бараг л галзуу солиотой хүн шиг инэв хийлсэн төрхтэй байгаагаа өөрөө огтхонч анзаарсангүй. 2002 оны 7 дугаар сарын 21 эмэгтэй хүн тагтан дээрээс доош унсан. Зохиолч Цэ Ууганбаярын эвдэрхий цаг өгүүлэлгийн дээж хэсгийг та бүхэнд хүргэлээ. Ерөөл Сарнаа нарын цаашдын адал явдал айдсыг M-Book-ээс хүлээн авч сонсоорой. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нөгөө хонхыг дарж идэвхжүүлээрэй.